Нийслэлийн удирдлагуудын зүгээс агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр олон төсөл арга хэмжээг хэрэгжүүлж байгаа лээ. Түүний нэг болох шөнийн цагаар цахилгааны тарифыг тэгэлсэнтэй холбогдуулан нийслэлийн сонгон архин дүүргийн иргэн мөнх цэцэгт дулаан хадгалах төхөөрөмжийг өгсөн юм а. Жил бүр хүйтний улирал эхлэхдээ зэрэгцээд нийслэл хотын иргэдийн санааг зовоодаг нэг асуудал бол агаарын бохирдол билээ. Агаарын бохирдлыг бууруулахаар өнгөрсөн хугацаанд 190 гаруй тэрбум төгрөг зарцуулсан хэдий ч үр дүнгээ өгөөгүй үдийг хүрсэн. Харин мэргэжлийн засгийн газрын зүгээс агаарын бохирдлыг бууруулахаар тун оновчтой зүйлийг санаачилсан нь шөнийн цагаар гэр хорооллын айл өрхүүдийн цахилгааны тарифыг тэглэх асуудал юм а. Гэхдээ агаарын бохирдлыг бууруулна гэдэг нь зөвхөн засгийн газрыг хийж гүйцэтгэх асуудал биш юм а. Иргэд засгийн газар хамтран ажиллаж байж агаарын бохирдлыг бууруулах ажил үр дүнгээ өгнө. Иймд нийслэлийн удирдлагуудын зүгээс агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд дулаанаа хадгалах төхөөрөмжийг нийслэлийн гэр хорооллын зарим айл өрхүүдэд үнэгүй суйрлуулан өглөө. Нийслэлийн зүгээс бол дүүргүүдээр ийм төхөөрөмжүүдийг ерөнхийдөө айл өрхүүдээр нь торшиж үзээ те. Шөнийн цахилгаан ингээд тэглэлсэнтэй холбоотой засгийн газрын зүгээс тэглэлсэнтэй холбоотой ингээд айл өрхүүд энэ маань болж гинөө болохгүй нөө те. Ерөнхийдөө ийм шөнийн цахилгаантай холбоотой юм тоног төхөөрөмжүүдийг бол ингээд айл өрхүүдээр хэрэгжүүлээд үзье гэсэн байдлаар. Тэгээ манай энэ хамтарч ажиллагаа компаниуд бол ийм төхөөрөмжүүдийг үн төлбөргүй өгч байгаа. Тэгээ нийслэлийн зүгээс цаашдаа энэ банкны холбоонуудтай хамтарч ажиллах тийм үү. Цаашлаад бол энэ ерөнхийдөө хандивлагч донор байгууллагуудаас аль болох тусалцаа авж ийн иргэдтэй энэ эко юм бүтээгдэхүүнүүдийг аль болох өргөн хүрээгээр хамруулах. Өнөөдөр бас ийм зорилготой байгаа. Өнөөдөр сонгон архин дүүргийн бол нэг үрхэд ингээд одоо нэгдүгээрт нь бол хамгийн гол юм нь судалгаа хийх байдлаар та бүхэнд энэ төхөөрөмжийг суйрлуулж үзэж байгаа юм. Энэхүү төхөөрөмж нь 6-аас 8 цаг цахилгаан залгаснаар нэвтэршүүлсэн тоосгон дулаанаа нөөцөлж 16-аас 18 цаг цахилгаан зарцуулалгүйгээр дулаанаар хангадаг байна. Уг төхөөрөмжийг хэрэглэснээр нүүрс түлхэхгүй шөнийн тарифгүй 21-ээс өглөөний 6 цагийн хооронд төхөөрөмжөө залгаад маргааш нь цахилгаан зарцуулахгүй дулаан байх боломжтой болж байгаамаа. Манайх портер нь авдаг штэ. Порт нь 100-аас 120 10 хооронд л байл штэ. Ярц өвлдөө 3 портер үйлчлэлт үлддэг штэ. Энийг өгсөнд их баяртай байна. Улаанбаатар хотын хэмжээнд 146 мянга гаруй гэр хорооллын айл өрх байдгаас 110 мянган айл өрх нь тариф тоолбортой бөгөөд эдгээр айл өрхөө шөнийн хөнгөлөлтөнд шууд хамрагдах боломжтой юм. Харин үлдсэн 30 мянга гаруй энгийн тоолбортой айл өрхүүдийн хувьд тоолуураа тариф тоолуураар солиулснаар шөнийн хөнгөлөлтөнд хамрагдах боломжтой. Мөн дулаан хадгалах төхөөрөмж хэрэглэхээр төлөвлөж байгаа айл өрхүүдийн хувьд цахилгааны утсаа мэргэжлийн хүмүүсээр сайтар шалгуулж аюулгүй байдлаа хангах хэрэгтэй юм а.